BGP-ийн өөр нэгэн кейс 2018 онд Нигер улсын Main One ISP дээр BGP-тэй холбоотой буруу тохиргоо хийгдснээр тухайн буруу тохиргоог Trans Telecom, China Telecom зэрэг томоохон ISP-нууд дэлхийд даяар тарааснаас шалтгаалж Google руу хандж байгаа хэрэглэгч Google-ээс хайлт хийж байгаа хэрэглэгчийн интернетийн замд өөрчлөлт орсон. Google-ээс хайлт хийж байгаа хэрэглэгчдийн интернетийн трафик Нигер, Хятад, Орос гэсэн замаар дамжаад дийлэнх хэрэглэгчдийн Google-ээс хайлт хийж байгаа тухайн трафик маань крипто майнингд ашиглагдсан юм BGP hijack төрлийн нэг талаараа халдлага, нэг талаараа тохиргооны асуудлаас шалтгаалж Google бас юм BGP-ийн томоохон асуудал үүсчихсэн. Тэгээ BGP гэдэг бол юм интернетийн бидний интернет орж байгаа замыг аль улс орноор дамжиж сервертэй холбогдох гэдэг замыг зохицуулдаг ийм чухал протокол. BGP-ийн талаар та илүү дэлгэрэнгүй үнцгий мэдээлэл авахыг хүсвэл манай CCNP энэ курс сургалтанд хамрагдаарай.